Ийхүү Дорнод аймгийн цагдаагийн газар байгуулагдсан түүхт 90 жилийн анхаарах хэмжээнд зориулагдсан ёслолын жагсаал эхлэх гэж байгаа тул эрхэм хүндэт зочид та бүхнийг суудлаа эзлэхийг урьж байна. Эрхэм хүндэт зочид та бүхнийг хүндэтгэлийн сууллаа тулахыг урьж байна.
Ийхүү хүндэтгэлийн ёслолын жагсаал эхлэхэд бэлэн болсон байна. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг хүндэтгэлийн суудлаа тулахыг урьж байна. Pasratanda. Who bother not for Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Дорнотонгийн цагдаагийн газрын үүсгэн байгуулагдсны төвөгтэй 90 жилийн ёслолын жагсаал үзүүлэг тоглолт эхлэхэд бэлэн боллоо. ёслолын жагсаал ном хон цагдаа дотоодын зэргийн тугийн дор зэрэгэт харуутиш
цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг танилцуулах хэмээн эрүүл цагдаагийн албаны дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа ганц чулуун таныг урьж байна. Нээсэн юм уу? Нээлттэй байгаа шүү дээ. Нээлттэй байгаа шүү. Өгсөн шүү дээ. Ачаа нээлттэй байгаа. Юунир яах вэ? За та бүхэнд цагдаагийн ерөнхий газрын тушаал танилцуулъя. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б-дороо 1404 дугаар тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд итгэл зүтгэл өр бүтээл гарган ажиллаж байгаа Дорнот аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа Пүрвийн мөнх хоёрыг хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор шагнасгав. Тушаалын хэрэгжилтэн захиргаал төрлөгийн хэлцээний дарга цагдаагийн хурандаа 50 өөрөг боловсгов. Дарга бригадын генерал Тэсүх болд. Цолыг цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн Өдөн сэргийлэх албаны дарга цагдаагийн хурандаа ган хуйгийн арслан хуйг таныг олгоно хэмээн урьж байна. Ана хамт зүгөө. Монгол улсын төлөө зүтгэн. Ясын жигсаал. Хом сэргээц тулда. Дорнот аймгийн цагдаагийн газрын дарга эрхэм хурандаа танаа цэргийн гавьны отонд Дорнот аймгийн цагдаагийн газрын төвд 90 жилийн ёсын жигсаал бэлэнжсдэг илтгэе. Жигсаал хамаалагч цагдаагийн дэд хурандаа энх болд.
эрхэм нөхдийн авраг ирээ. Олон Сэргийн гомлоны одонтой дорны тонгийн баярын мэндийг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд ахмад ажилтнууд албан хаагчид тэдний гэрмийн гişэ тавхандээ өөрийн дэвшүүлэн ард олонхоо төлөө амгалан нийтийг сахиулахдаа амь насаа үл хөдлөхөө анд байлан тангарагсан Монгол цагдаа Сүндэд сэмбэ мөнхөд дээдэлж сүн сацларын мөрийг ариусгасан сүлбэн нэрвэх ичээдэлж сүржих сант Монгол цагдаа ийхүү Барбадонгийн цагдаагийн газрын түүхт 90 жилийн өмнө зориулсан ёслолын жагсааг өдөржих төвчтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Ингээд өнөөдрийн арга хэмжээнд оролцсон эрхэм мөндөд зочдыг тавхандаа танилцуулахад бэлэн боллоо. Монгол улсын их хурлын гишүүн Бадан Сүрэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цолмон Дорны тонгийн засаг дарга Ёл цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх албаны дарга цагдаагийн хурандаа Арслан хувьд Дорны тонгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Мөн хоёр Иргэдийн цагдаагийн албаны дэвтэрүүд эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Хончлон Орсын холбооны улсын дотоод төрийн яамны газрын Забайкал хязгаар хариуцсан орлогч даргын үүрэг гүйцэтгэгч цагдаагийн газрын дэд дарга цагдаагийн хурандаа Курмакаев Евгений Николаевич Орсын холбооны улсын дотоод төрийн яамны газрын Агильский хот хоорондын хилцгийн дарга цагдаагийн хурандаа Евгений Сокто Николаевич өнөөдрийн арга хэмжээнд хүнд зочноор цагдаагийн газрын ахмад хорооны дарга бэлтгэл хошууч Болдбаатар цагдаагийн бэлтгэл хурандаа Базаргүр цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Төмөр Давг цагдаагийн бэлтгэл хурандаа Цэрэн Борж цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Баттулган цагдаагийн бэлтгэл хурандаа Чин Зориг цагдаагийн бэлтгэл хурандаа Оюун Баатар дотоод төрийн их сургуулийн цагдаагийн сургуулийн дэд захирал цагдаагийн хурандаа Ган Зориг Орхон ангийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Лавгд орж хүрэлцэн ирсэн байна. Мөн хүндэт зочноор цагдаагийн ерхий газрын төв архивын дэд дарга цагдаагийн хурандаа Чин Төгс Дорны тонгийн засаг даргын хамгийн газрын дарга Батүлцээ Хэрхий санийн засаг даргын орлогч Ган Баяр
Ойло эргэцийн хилцийн дарга баяр жаргал. Мөн зочноор Тавлын ерхий газрын дарга газрын дарга Хуранда Бимба. Модрын төлөв зочноор зөвмөсийн төв онцгойлон газрын дарга Хуранда Нариманд хүрэлцэн ирсэн байна. Хилний цэргийн тэнгэр 198 дараагийн захирагч Хуранда Гантөгсө. Бинцэргийн тэг 300 дугаарынгийн захирагч Хуранда Ганбаатар. Бинцэргийн тэг 132 дугаарынгийн захирагчийн 1-р орлогч штабын дарга Тэд Хуранда Зэ Батэрд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн арга хэмжээнд Бөсөн шүүх шинжилгээний төвийн дарга Хөшөөч оюун болд хүрэлцэн ирсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Тэд Хуранда Энх Батар. Зөвсөтгчний тэг 85 дугаар салбарын захирагч Хөшөөч Урс баяр. Ангийн прокурорын газрын орлогч прокурор хууль цаазын эдгэмжил зөвлөх баян мөнх хүрэлцэн ирсэн байна. Монгол шүүхийн хамгийн газрын дарга мөнх сайхан маргагын бусад төрийн байгууллагын дарга удирдлагууд оролцож байгааг Ингээд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нартай хавийн талархал илэрхийлье. Үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагад ашиглагдаж байсан өмнө туг аялал гарах хэмжээ ийхүү та бүхэн сонирхолтой бэлэн боллоо. Болтхант Монгол улсын цагдаа 1911-ээс 1921, 1911 онд Монгол улс тусгаар тогтнолтой сэргийн төгсөсний дараа Манччин улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Монгол цагдаа нарыг цэргийн яамны хараад мөрд цагдаа цэрэг, явган цагдаа цэрэг болгон өөрчлөн зохион байгуулснаар орчин цагийн Монгол улсын төрийн цагдаа анх бий болжээ. Ардын төрийн үеийн цагдаа 1921-ээс 1920 Ардын засгийн 1921 оны 4-р сарын 19-ний 6-р хурлаар цагдаагийн тухай хэлэлцээд ард түмний амьд эд хөрөнгөтэй халдлагтай тэмцэх хөл журам энэ хамгаалсан байдлыг сахиулах өөрөөр сэргийлэх цэргийн салааг дагуулсан нь Монгол улсын шинэ цагдаагийн байгууллагын үүсэл болж байна. Социалист бүтээн байгуулалтын үеийн цагдаа 1960-аас 1990 онд цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өргөжин төрөл мэргэжлийн албадтай болж тэдгээрийг мэргэжлийн удирдлага ажлын уялдаа холбоогоор хангаж мэрэгшүүлэх ажилд түлхүү анхаарч гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд техник хэрэгсэл шинжилгээ ухааны ололт тэргүүн туршлагыг нэвтрүүлж материалын бааз нь улам бэхжсэн. Ардчлалын шинжилгээний үеийн цагдаа 1990 онд болсон улс төрийн легал эдийн шинжилгээ хүрээнд засгийн газрын шийдвэрээр улсын цагдаа сэргийлэх ерхий газрыг цагдаагийн ерхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан юм байна. Улсын хурлаар 1993 онд цагдаагийн байгууллагын тухай хууль батлсан. Үйл ажиллагаагаа хуулийг дэвтэх, шийдвэргээс тэгш байдаг хангалах, хүнээр эрх чөлөө хүндэтгэх зарчмаар явуулах, эрх зүйн үндэс бүрдэж, гэмтрэхтэй тэмцэх нийгмийн хэл журам хамгаалах өөрөөр хэлбэл төрийн захиргааны бий даасан байгууллага болсон. цагдаагийн байгууллагад ашиглагдаж байсан үеийн тугийг бахархалтайгаар мандуулж байна. Дэлгэр өргөн Монголын хоон нийгмийн заяанд
Дээдсийг өвдийнхөө ухан далайд даруулгатай. Бууж мордох тавилангийн ээдрийг тажид энсэлдэг бусдын төлөө амьдарч яваа эгэлбо төрийн цагдаа. Монгол төрийн алтан сүм дүндэртэй намирсан Монгол хэмээх нэрийг мань өөрийн аюулгаар цагтаасан төрийн амар тань амьдралын төлөө зүтгэх төрийн цагдаа Монголын бахархал. Сэргийн гадууны хотонд дөрмө тэнгийн цагтгийн газрын дарга цагтаагийн хурлаа төрийн мөн хоёр таныг цагтаагийн газрын төвдөө 90 жилийн ясалын жагсаалын арга хэмжээнд зориулж үг хэлмүү хэмээн хүндэтгэлийн эндэрт өрн зарим. Эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт иргэдээ, 90 жилийн цүгтээ Цэргийн авины одонд Дорнот аймгийн цагдаагийн газрын ойн баярын жигсаалд хүрэлцэн ирж оролцож байгаа нийт албаагч, ахмад ажилтан, хүндэт зочид, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 1935 оноос өнөө хүртэл хугацаанд манай байгууллага эх орныхоо тусгаар тогтнол ард иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангахын төлөө эрхэм үүргээ нэр төртөө биелүүлсээр ирсэн. Манай байгууллагын үүсэл эхлэл хөгжил дэвшлийн цагийн урсгал 90 жилийн эргэлтэн иргэд олон түмнийхээ амар тайван амьдралын төлөө хуулиар үлдээсэн хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж ирсэн баатарлаг бахархалт үйл ажиллагааны баялаг төвтэй юм а. Түүний дотор эх орны Дорнот хязгаарын түгшүүрт 1930-аад оны он жилүүдэд болон алхын гоолын дайны сар өдрүүдэд төрөмгийлэгчид Баян Түмэн хотод халдахад манай цагдаагийн албаагчид тесрэх бөмбөг шуугих суман дундуур хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд үлдсэн онцгой тохиолдлоо. Энэ бол бидний түүхэн гавья мөнхийн бахархал юм. Эдгээр он жилүүд нь үе үеийн ахмадуудын уйггүй хөдөлмөр, эр зориг, халуун сэтгэл шингэсэн байдаг бөгөөд түүний дотор алдар гавьяд нь энэ өдөр хүндэтгэл үзүүлэх нь ирээдүйн залгамж холбоо болсон бидний үүрэг хариуцлага. Манай хамт олон хууль ёсыг дээд шудраг ёсыг сахиулан гэсэн өргөсөн дангарагтай үнэнч байж ард түмнийхээ амар амгалан аюулгүй байдлын төлөө зүтгэн гэдэгтээ итгэл төгс байна. Бидний түүхэн ойн баярын бахархал мөчийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ойн баярыг тохиолдуулан цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн мэдсгээ дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Уухай нөктөө.
Тэнгэрт маань хөхөт тэнгэрт намарсан. Саран хөсөн тэнгэр пэн бадарсан. Норны тангийн цагтаагийн газар үлхэн байгадаг тэтүүх. Өрийн хэдүүлэ ясын төгөлдөр их бичвэн. Ингээд Барнатангийн цагтаагийн газрын тусгай тогтолцоо. Админы хавьяч бүрийг тавхан бол сонирхол хата үлэн байна. Админы хавьяч бүрийг тавхан бол сонирхол ногимэн. Барнатангийн цагтаагийн газрын эрүүгийн цагтаагийн тусгай нохойхотлогч цагтаагийн ахлагч өлөвөлдөг өрн сэдвээ. Дөрмөдөгийн цагийн газрын тусгай бүлгийн тогтолцоо. Админы хавьяч бүрийг тавхан дээр сонирхол байна. Энд ч бодож шүү. Зэрэг тогтолцоо тавхан сонирхолтой хүний дөрмийн цагтаагийн газрын эрүүгийн цагтаагийн тусгай нохойхотлогч цагтаагийн ахлагч өлөвөлдөг өрн сэдвээ. Цагтаагийн газрын эрүүгийн цагтаагийн тусгай математик хэмжээтэй тэнцэх. Тусгай админы нохойхотлогч цагтаагийн ахлагч өлөвөлдөг энэ зүйлдэрийн волкнифтэй нохойгоор админы нохой ерөнхий болон хэрэглэлтэй үзүүлбэг үзүүлж сонирхол бэлэн байна. Төрийн болон хууль зүйн байгууллагын зохион байгуулагдсан мэргэжлийн албаны нохой 2025 улсын ураг шалгаруулах тэмцээнд нөөцийн бүрийн уялт нэртэй албаны нохой хамт амжилттай оролцож түргэн баригдсан бөгөөд тус албаны нохойн тусламжтайгаар сүүлийн мэргэжлийн хугацаанд 7 хэн төрөлдрсөн үзүүлэлттэй ажиллаж байна.
Цэцгийн иргэний цагдаагийн тасгийн мод хотод хэн хэрэгтэй үнцэсгийн албаны ногоог хийж цагдаагийн төлж өнөөлт энэ зүйлийн болгоомжтой ногоогоор албаны ногоог ерөнхий болон хэрэглэдэг үзүүлэлтийг одоо сонирхолтой гэж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхдээ албаны нохыг сургаж гэмт хэргийг шуурхай илрүүлж тасалсан зохион ажиллаж байна. Кэмэртэй нохоогоор албаны даалгаврыг амжилттай биелүүлсэн хадгалаад өгчөлтөөр баяр хүргэе. Дөрөнгөний цагдаагийн цэгийн иргэний цагдаагийн тасгийн нохоо хөтлөгч цагдаагийн нохогч өнөө олд аманлаг ажиллаж байна. Баяр хүргэе.
багш өнөөлтөн тус албаны махаан тусламжтайгаар сүүлийн 1 жилийн хугацаанд 7 их хэрэглүүлсэн үзүүлэлттэй ажиллаж байна. Халаан бодлогоор баярлалаа. Дорнопонгийн цагдаагийн газар Бододын цэргийн 820 дугаар бүрийн тусгайлын албаагчдын үзүүлэх тоглолтыг тавхлаад сонирхолтой бэлэн боллоо. Хүлээн Аппаратыг гадагшуулсан хөтөлбөр гардыг таны хамтарсан хөтөлбөр таажлын сонирхолтой Надад баримтын цагдаагийн газар тохиолдсон цэргийн намын 20 ширхэг гараг хөтөлбөр таажлын аппаратыг боловч таны хөтөлбөр таажлын сонирхолтой Молодые, мы порядки, их не хочу Сарыдын дарагат сагдаагийн ахмад мангилтэн. Баруун хоригдсон дээр тусгайлын дарага ахлагч батлан Сагдаагийн тататын хүлээн авах хэрэгээр тусгайлын албаагчид боловч поданы хэврээ нардан хэлжээ. Tani Gabriel Eishi'de tarzın temsili, Antlak'ta'nın türbüyü temsiliyse, Mordi Şapkacı'da büyük bir yapıydı. Destek edilsin, Mordi'nin eksiği küçük geçmişin işte, kuş kırgıtımız tatlıydıksa, Mordi Şapkacı'da şorha, ayet mi yapıda, Teskat etmişse Antlakçı'da büyük bir yapıydı. Destek kesirgası dediği yapıydı, saat daha, darıkçıda. Barsadın açıklığı halkın olduğu kültürün destekleyici sahip. Terörizmin meselelerini adliyetin ayıp yaptığı hangi kısacıda yapıp, bununla teröristin tügetiydi, çaksağı, arıştığıyla arıdı. O silsi girgitseğin halkla var, deli bıraktı. Barsadı kışbit mektup bırakıp şehirha arıkını cevapçacıdı. Zahir hatta diye tümüsü yanladı. Benim mandıra adın beşatmadığın ayıp yaptığı yanladı. Andı çoğada dardır dağ kodamış. Adıyıktı, hanıgat kata, çim yergeli, arşına.
Цагдаагийн газар дотоодын хэлний амжилт 20 сарын дугаар тусгай салбарын тусгайлын албаагчид бодлого худааны үйлчилгээр хэрэгжүүлж байна. Дармадангийн цагдаагийн газрын тусгай бүлгийн дарга цагдаагийн ахмад Мөхөрдийн 823 дугаар тусгай цагдаагийн тусгай бүлгийн дарга Ахтагч Отхон Бат. Дотоодын сэргийн орон зайн 20 сарын дугаар тусгай салбарын бүлгийн албаагчид хадуугүйтэй харьцуулж ирдэг үүдгүүдээ бидэн байна.
байна. Одоо шууд уу. Агуул надад ажиллалтаар баяр хүргэе. Сэргийн гавьяаны однод Ормод аймгийн Цагдаагийн газрын хүүхд 90 жилийн баярын ёсны жигсаад элэхтэй бэлэн боллоо. Ормод аймгийн Цагдаагийн газар нь Монгол Улсын ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 127 дугаар зарлагаар цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан бөгөөд захиргааны удирдлагын тасаг, эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн дайцаах тасаг, замын цагдаагийн тасаг, нийгмийн хооронд Уран шашны цагдаа дотоодын цэргийн төгсгөр ус нь баруун тийш баруун мөрдөрүүлж жигсаал ясмаар марш олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, шуурхай удирдлагын тасаг, дотоодын цэргийн 826 дугаар тасгаар салбаргасан 8 төрөл албатайгаар ард иргэдийн амар шавны улирах нөхцөл боломжийг бүрдүүлж 24 цагийн туршид үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Цагдаагийн хөрөндөө мөн хоёр дарагтай цэргийн гавьяаны одонд Ормод аймгийн Цагдаагийн газрын төлд 90 жилийн баярын хүрээнд чагалсан цэргийн хүрээний төрийн цэгийн болон хууль сахидах аяны байгууллагуудын нэгдсэн явцад хүндэтгэлийн зэгсаалын магнат эрүүл тасгийн дарга Цагдаагийн хөрөндөө мөн хотын өнхөлд Цагдаагийн байгууллагын төлөв хүндэтгэлтэйгээр садан марчилж байна. Ормод аймгийн Цагдаагийн газрын өвчөр бүртгэлийн хавцыг Цагдаагийн нийтийн хэмжээрэм хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах засгийн дарга Цагдаагийн хөшөөс Цагдаагийн хөдрөө мансан хэрэг асуултаар орж ирж байна. Ормод аймгийн Цагдаагийн газрын авторч бүрэл төлөв чигсаалын Бангладеш сумын Сандендын Цагдаагийн засгийн дарга Цагдаагийн хөрөндөө барагчаагийн бүрэлдэхүүн хамгаалсан аврал орж ирж байна. Ормод аймгийн Цагдаагийн газрын өнөختөө авторчдын жагсаалыг Цагдаагийн өргөцсөн ширхэг удирдлагын засгийн авторч байгууллагч Цагдаагийн хөшөөс ганцхан бодлого командын авторч байна. Дотоодын цэргийн намсан 26 дугаар тусгай салбарын жагсаалыг салбарын захирагч хөшөөс жаргал сайхны ган төлөв хамгаалсан авторч байна. Ормод аймгийн Цагдаагийн газрын тусгай салбарын жагсаалыг
Матадсанын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн Ахмад Баатарсрынгийн Мөлхөрдөн командын сэрж авсан цагаар авсан орж иж байна. Дарматангийн Цагдаагийн газрын улсын төргөний ахмадын хорооны чигсаадыг Тусараны дараагаар Цагдаагийн дэвтэр хөшөөж Хальцингийн Болтуатар командын авч байна. Хоронда дундад өгчтэй зөвлөлтөд Монгол Улсын Баатар маршал Жохин нэрмжит хэсэг хүчний 327 дугаар нэгдсэдийг Тусангийн Матботын Бакан зөвхөж дэд хоронда Инхмалгийн чин бат командын авч байна. Балтаны гавьяны Ван Төвийн нотонд цэвсэг түвшний төлөж 65 дугаар ангийн хошууч үн саяра захирагчтай тэгээ 85 дугаар тусгай салбарын агарын зэргийн дайчдын хэсэгтэй захирагчийн ордогч дэвсгч бат саахны банчин командын сүр жохлолтой авч байна. Хоронда ганцмар зөвлөгчтэй Монгол Монгол Ард улсын хошоо Баатар маршал Цагдаагийн шоолсон нэрмжит цэргийн гавьяаны утанд хэдийн цэргийн техникийн 32 дугаар ангийн хилчин дайчдын хэсэгийг Тусангийн сургууль цэргийн админы тасгийн дарга Ахмад Жолчинсрынгийн Батгуулдар командын сэрж авсан цагаар орж иж байна. Хоронда ган төгсөгчтэй Тэгвэл Нойрон дахь Монгол Ард улсын хошоо Баатар маршал хордогийн шоолсон нэрмжит Сүхбаатарын бодон цэргийн гавьяаны Улаанбаг Баатарын гавьяаны Улаанбагийн гадны хэдийн цэргийн Тэнэгзийн 98 дугаар ангийн хүчин дайчдын жигсаадыг захирагчийн метрополитен хангалт хариуцсан ордогч хошууч ган хэлгийн бүрч командын сүр жохлонтой орж ирж байна. Хоронда гандаатар зөвлөгчтэй Монгол Монгол Ард улсын Баатар хоронда Тонцгийн чавдгийн нэрмжит цэргийн гавьяаны утанд хэдийн цэргийн 306 дугаар ангийн хилчин дайчдын хэсэгийг сургууль цэргийн админы тасгийн дарга Ахмад Тоглолтын амар жаргал командын сэрж авсантай авч байна. Хорон Дарманд тарахтай зөндөсөлтэй цэргийн гавьяаны утанд Дорнтонгийн Мансаудын батлын авгаагчдын жигсаадыг Тусгай ордогч ордогчдын зэрэг тасгийн даргад хоронда Батайгийн цэргээр командын орж ирж байна. Дэд хоронда Инхмат тарахтай Дорнотон гэдэг шүүхийн шийдвэрүүд газрын авгаагчдын жигсаад сэрж авсан цагаар орж ирж байна. Жигсаадыг дэд бөгөөд цагдаа хөрөх орны дарга дэд хоронда Баатарын ууган баяр командын авч байна. Тэгин садагийн зөвсөлт хүчин 320 дугаар ангийн сабын захирагч дэвсгч Улсын баярын уран баяр командын авч байна. Хонд тэмдрийн өмнө чагалсан сэргээрээ дэврэн нар төвчмчтэн орж ирж байна. Өдөр дааж хэдэн цэргийн төлөвлөсөн 32 дугаар ангийн цэргийн хүчний өдөр дааж Ахмад Тандын чойчдын Монголд авч байна. Ясчин жигсаадыг үргэлж байдаг Дармадонгийн Цагдаагийн газар гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах улсын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглаж буй автомашин техникийн зэа орж ирж байна. Арвин том Монголын нийгмийн нийтэм сурчилтын холбоотойгоор орон нутгаас хэрмэн цагаач иргэд их хүрээндэр хэмэлширч удаатай ирмэлтэй хэрэг зөрчил нэлэгдсэн зэрэг үйлдэлтэй. Бол тооны зөвлөлийн дагуу Төшөөг хаан Цэцэн хаан өмнө дарга
Элбэн шансдарын захиргаанаас төсмөд танил нэг намхан шаритан манд ихрэ түүний ойролцоо дээр 2 оног элбэн шансдарын газрын талбар төсмө өөрөө хувааж нийгмийн хөгжим сахиулах гинхэрхт тэмцэгчлийг захин байгуулж байна. Мотоцикл салбарын хөтөлбөрийн акцент чинь 20-р зууны дунд явагдав. 1960-аад оны замын мотоцикл ашиглан үүрэг гүйцэтгэж ирсэн зам тээврийн асуулт ирчилдэг төргийн шүүх орж хөтөлбөрийн акцентыг замын чатыг бууруулах чиглэлээр ашиглаж байна. Ясабын жагсааны өргөж байдаг орчин цагийн цагдагийн байгууллагаас гинхэрхт тэмцэх нийтийн хөгжим хамгаалах олон нийтийн аюулгүй хангах үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглаж автомашин техникийн сава орж ирж байна. Цагдаагийн байгууллагын шинжилгээ хүрээнд техник технологийн дэвшиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр Дармадонгийн цагдаагийн газар нь нэгтгэл хуурамч буюу дроныг гинтгэрхтэй тэмцэх чиглэлийн хүрээнд ашиглаж байна. Өндөр төлөвлөрийн чавсан сэргийн өрөөний өдөр нар төлөвч тэмцэлсаад чагсаж байна. Өдөр бааж хэрэг телевизэн 31 дугаар ангийн сэргийн хөлчний өдөр бааж Ахмад Бандын шалжилын мөн холдоо. Сэргийн гавны хотод Дармадонгийн цагдаагийн газрын түүхтэй 90 жилийн баярын ястын жигсаад ийхүү ястад хөлбөтгөлөөр 이거를 어린이 만드는 모델이 오한다바다 다루었다. 오스마르트 다우든 게임에 들어서 다음주 본색되고 오스팀포도 알림치와 오이든스 프린사기다. Дармадонгийн цагдаагийн газар үйлсэн байгуулсан түүхтэй 90 жилийн ястад хөлбөтгөлийн жигсаадын арга хэмжээнд хүрсэн ирсэн хүндэтгэл зочдод төлөөлөгчд принцергийн байгууллагууд авт хаагчлалан техник дэргэдийн гишүүд өөрийн ахад ажилтнууд таалаханд гүн талархад өргөн гишүүдийн Монгодын цагдаагийн босоо цагаан тиймэр өнөмөнхөд мандан батраха бостлаа.
너.